Улсын хурлын дарга хэрхэн гүшүүдээ. Монгол улсын засгийн газраас гадаад улсад ажиллаж амьдарч Монгол иргэдийн нийгмийн баталгааг хангах зорилгоор Монгол улсын иргэд олноор оршин суудаг улс орнуудтай нийгмийн хамгаалалын салбарт хамтран ажиллах тухай хэлцээрийг байгуулан хэрэгжүүлж ирж ирлээ. Одоогийн байдлаар Оросын холбооны улс, бүгд найрамд Унгар улс, бүгд найрамд Солонгос улстай нийгмийн хамгаалалын салбарт хамтран ажиллах хэлцээр байгуулж, шимтгэл төссөн хугацааг нэгтгэн тооцох, шимтгэл төссөн хугацаанд ноогдох тэтгэврийг харилцан шилжүүлэх, нийгмийн хамгааллын тогтолцоонд давхар хамгаалтаас урьдчилан сэргийлэх талаар харилцан тохиролцсон ажиллаж байна. Мөн Монгол улсын засгийн газарт бүгд найрамдах Польш улс, бүгд найрамдах Турк улстай нийгмийн хамгааллын салбарт хамтран ажиллах хэлцээрт гар үсэг зураад байгаа бөгөөд бүгд найрамдах Чех улс, Оросын холбооны улс, бүгд найрамдах Казахстан улстай нийгмийн хамгааллын хэлцээр байгуулахаар ажиллаж байна. Олон улсын гэрээний тухай хуулийн холбогдох заалтуудын дагуу нийгмийн хамгааллын тухай Монгол улс болон бүгд найрамдах Польш улс хоорондын хэлцээрийн төслийг 2017 онд Монгол улсын засгийн газрын улсын хурлын байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэн дэмжиж, ерөнхий сайдын захирамжаар засгийн газарт гарын үсэг зурх бүрэн эрхийг хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд олгосны дугуй бүгд найрамд Польш улсын нийслэл Варшав хотноо 2018 оны 1-р сарын 24-ний өдөр нийгмийн хамгааллын тухай Монгол улс бүгд найрамд Польш улс хоорондын хэлцээрт гарын үсэг зураад байна. Энэхүү хэлцээр нь нийгмийн даатгалын хуулиудад зааснаас өөр журмаар тэтгэмжийн эрх үүсгэх, олгох харилцааг зохицуулсан тул олон улсын гэрээний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8-1-3 зааснаар заавар улсын их хурл сойрхон батлах олон улсын гэрээ юм а. Уг хууль батлагдаж хэлцээр хэрэгжснээр бүгд найрамдах Польш улсад ажиллаж амьдарч байгаа Монгол улсын иргэдийн Монгол улс болон бүгд найрамдах Польш улсаас өндөр насны тэтгэврийг тогтоолон авах боломж бүрдэж нийгмийн хамгаалал нь сайжрах юм а. Хэлцээр сойрхон батлах тухай хуулийн төсөл нь Монгол улсын үндсэн хууль болон бусад хууль тогтоомжтой нийцэж байгаа бөгөөд хууль батлагдсан гарснаар бусад хуульд нэмэлт өөрчлөлт оруулах шаардлагагүй бөгөөд улсын болон нийгмийн даатгалын сангийн төсөвт нэмэлт хөрөнгийн өгөхсөр шаардахгүй юм а. Улсын хурлын эрхэм гишүүдээ хуулийн төслийг хэлэлцэн дэмжиж өгөхийг хүсэж байна. Баярлалаа.